Байцгаана уу? Налагчуудтай хайр түгэе. Мэдчилгээ хүргэлт энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандан сайхан өдрөн тохиож байгаа хайртай гэргий зол заяада хэмээн хаяглаж хань од баярын зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Гэрийг минь гээгүүлж суугаа чамдаа хязгааргүй хайртай шүү хэмээн чин сэтгэлийн захиатайгаа хамт илгээсэн ханых нь илгээмжээр төрсөн өдрийн эзнийг хамтдаа баярлуулцгаая. Үсгэж мөрөглөн шивэнгээ баярымэдо үсгэлээгүй Сайн байна уу? Мэдчилгээ үргэлж илж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа бэлтгэхээр яг одоо зол заяа хичээгээ зорин хөрөлцөн ирээд байна. Миний хичээ энэ өдрийн мэнд хүргэе. Баярлаа. Өнөөдөр 11-р сарын 4-нд бөөн сэтгэлийн өгс тунд өнөөдрийн баяр дэндүү дурсамж дөрөн үргэлжилж байгаа болов гэж бодож байна. Дүүн харин баяр дээр нь дахиад баяр нэмэхээр хүрэлцэн ирсэн байна. Та хоёр нь манай контентуудыг үздэг үү? Үздэг. За тэгэхээр хайр түгээгээр дамжуулж танд хачаан гоё хайрын захиа ирсэн байна. Тэгэхээр ингээд бэлэг бариад ороод ирэхээр ер нь нэг таамаг байгаа болов бэлэг хинээс юм бол? Ер нь бол дөөнөр бөгөө танаас л. Хоёр хувилбартай. Нэг бол дүүнэр, нэг бол ханаас. Тийм. Тэгвэл ингээ залгаач эргэлзээтэй асуултанд нь хоёлаа эхлээд хариулт авах хэрэгтэй. Ингийн тулд дүүгийнх нь гарт их урт загтал ирсэн. Түүнийг нь дамжуулан уншиж өгье. Та хэрвээ сайн сонсвол бэлгэний эзэн их тодорхой болох байхаа гэж бодож байна. Тэгээд бас нэг онцлог байна. Дүүн бусад мэдчилгээнүүд дээр очихдоо хүмүүсийн үгсийг өөрөө сэтгэлийн үгээрээ уламжилдаг. Харин өнөөдрийн мэдчилгээ бол тань хаяглаж бүр гараар сэлсэн загтал ирсэн шүү. Түүнийг нь уншиж өгье гэсэн байна. Хань зол заяада хань од баяраас ханда төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Амьдрал цөхрөхгүй байх бат итгэл минь аашиг минь олж тойлох ганхахгүй бат миний баг нь минь зүрхэнд минь улам нэлхрах насны ганц хань минь зүсээ гундсан ч эрхлэх нартын итгэлт түшиг минь олон сайхан өдрүүдийг хамтдаа угтнаа хоёулаа. Он жилүүдийн уртад хөтлөлцөөдөл өтөлнөө хань минь чамтайгаа. Үр ач нарынхаа шууганд жаргаж хамтдаа наслнаа хоёулаа. Үлдсэн бүхий л амьдралдаа үлгэр шиг жарганаа хань минь хоёулаа. Чамдаа хязгааргүй хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн байна. Таны эрхэм хайртай ханийн зүгээс эм гоё гараар бичсэн сэтгэлийн үгтэй чин сэтгэлийн мэдчилгээг өөрөө холын замд явсан ч гэсэндээ сэтгэл зүрхээ зориулсан байж үлдээгээд явсныг баяртайгаар гардуулъя. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Чамдэрн насгарах гэ. За тэгээд хамгийн нандин бэлэг байна. Гараар бичсэн хайрын зүйлүүд гардуулъя. Чамайг минь шүрдэх гэ. Тэгч ханаасаа ер нь хамгийн сүүлд хийдэг талаа. Баян. Ер нь бол бэлдэж жил алган л авчих. Ер нь тэгээ захиа болоо аваагүй. Гарын бэлэг бол жил алган тавьдаг. Тэгээд сая би захидлын дуудаж өгч байхад ямар их сэтгэл, ямар их хайр вэ? Энэ хэлэх үгнүүд баг хөтлөгч надаас ч гарамгүй тийм сайхан үгсийг тандан зориулж ханыхан зүгээс илгээсэн хамаг бүхнээрээ баярлуулж байгаа нь энэ болов гэж бодож байна. Хэдий хол явсан ч гэсэн сүлжээ тасарчихгүй бол ах нь үзнэ гэд их хүлээлттэй байгаа болов хандаж гоё талархал төвшүүлэх үү. Яг ингээд хэлэх байхгүй. Яг толгомдаад амиргүй юм аа. Хийгээ ороод ирсэн чи. Тэгээ хандаа баярлалаа. Ер нь бол их амар халамжтай. Баяр болгоныг дандаа ер нь агуул итгэл. Тэгтээ гарын цохиод ирсэн гэж байгаа. Их романтик залуу байх нэ. Романтик баяраараа өөр ихсэн. Ер нь яг баяр болж байгаа мэдчихэж байгаа юм шиг ингээд юмсан аахгүй. Баяр болгоноор л ажилтаа таардаг. Тэгсэн тэгээд надад бас хэлэхдээ ах нь ер нь их гэрте байхасаа байхгүй үе дэндүү их байдаг. Тэгээд энэ бүхний арыг минь баттаадаг. Ээдээ ихчий чинь буйнаар л үдээ зэрэгтэй явж байгаа шүү. Өөр зүрхний минь хайрын эзэн үрсийг минь төрүүлж эсгэж өргөө гэрийг минь гэрэлтүүлж сугаа. Хань минь чиний ачаар үдээ зэрэгтэй бид яваа юм шүү. Дундуур бүхнийг дүүргэж дутуу бүхнийг гүйцээж хантайгаа хамт хослон жаргаж байгаад баярлалаа гэсэн. Тэгээд та бүхнийхээ аз жаргалтай амьдралд сайн сайхныг хүсье миний хичээ сайхан баярлалаа. Баярлалаа. Сайхан таач гэсэн юм гоё.
ажил хийдэг тус баяр. Баярлалаа. Энэ шаны хам тохиолдолд бүх хайртай дүүнэр хайн ижил өөрхөө бүгдэнд нь нэр үнэхээр хайртай шүү дээ.